Миний нард харагдсан буй дэлгүүр бол CU. Тэгэд би бүтэн 7 хоногийн турш зөвхөн CU GS25 гэх мэт газруудаас юм авч идэх болно. Гэхдээ бичлэгний тал хэсэгт би Солонгост очоод чаленжаа үргэлжлүүлэх болно. За тэгэд эхний өдөр дэлгүүр рүү ороод юм авсан. За, нэг удаа гэртээ ирсэн минь GS25-аас авсан хоолоо задлах гэж байна. Тэгээд pepperoni pizza гинэ. Арагийн хийж луус авсан юм байна. Эхний өдрийн маань хамгийн анхны хоол тийм болохоор асгарлаа. Damn. Пиццаны хувьд бол янз бүрийн содаанд байхгүйсэн зүгээр л нэг юм байдаг л пицца шиг амттай л. За тэгээд орой болтол бичлэгээ янзлж байгаад за яг удаа гарч орой хоолоо идэх гэж байна. Одоо цаг 8 цаг болж байна. Ууг нь ирсэн бол би хоолоо эрт идэх байсан. Гэхдээ ямар азар CUGS 24 цаг ажилтан тий. Гэхдээ нэг дүрмтэй тэр нь зөвхөн CUGS 25 гэх мэт газруудаас юм авч идэнэ. Нэг төрлийн бүтээгдэхүүнээ дахиж авахгүй. Хэрвээ би эдгээр дүрмнүүдээс зурчвал энэ бичлэгний хамгийн их лайктай комментиг биелүүлэх болно. Эхний өдрөөс эхлээд энэ чаленж цаашаа улам бүр хэцүү болно гэж би ерөөсөд төсөөлөөгүй байсан. За тэгээ хоёр төвчтөр миний kids бүр амарсан. Oh my god, сэлгэлээд на өчтөр миний хотод өвдөдсөн болохоор би зөвхөн өнөөдөр vegan хоол идэх юм уу гэж бодоод байгаа цагаан бол. Би уг нь жимс авъя гэж бодсон боловч ерөөсөө жимс олдоогүй. За тэгээд шүн гараад за тэгээд авсан юмаа идчихэд энэ миний орж байгаа 6 дахь дэлгүүр. Энд тэгээд амар халуун кофе авсан чинь гараа халаад ерөөсөө удаан барьж чадахгүй байсан. Fuck, арай л халуун кофе авчихжээ. Тэгээд Солонгос явахаас өмнө өсөөд суулахгүй болохгүй юм билэ. Маргааш нисэх болохоор шууд өсөөд суулахаар явсан. Өглөө онгоцны буудлын дээрээ ирээд